Орос албаны улсын Москва хотод улаан талбайд авсан агуй хорны дайны ялтын 70 жилийн он баримтлалын жагсаалд Монгол улсаа төлөөлөл оролцсон цэргийн бие бүрэлдэхүүн их орондоо ирлээ. Өчигдөр тэдэнд зэвсэгт хүчний жанжин штаб удирдлагууд хүндэтгэл үзүүлсэн юм а. Чөлөө төхийн өрөөнийхэн дасгалжуулагчид Шигшээ багийн тамирчид нэгдэн Монголын чөлөө төхийн холбоо шинжилэн зохион байгуулах төр хороог байгуулжээ. Энэ тухай чөлөө төхийн эрхтэйчүүдийн үндэсний Шигшээ багийн дасгалжуулагч болоод Шигшээ багийн тамирчин бүрэн бүрэлдэхүүнээр өчигдөр мэдээлэл хийсэн юм а. Тэд Монголын чөлөө төхийн холбооны ээлжид бус их хурал хуралдуулах зэрэг асуудлыг хүндсэн шаардлагыг тус холбоонд өргүүлж байгаагаа мэдгдсэн юм а. Шаардлагад Монголын чөлөө төхийн холбоо болон түүний удирдлагуудтай холбоотой ноцтой асуудлыг дурдж хариулт өгсөн байна. Үндэсний статистикийн орооноос энэ оны эхний 4 сарын статистик мэдээллийг өчигдөр олон нийтэд танилцууллаа. Энэ оны 4-р сарын эцэст мөнгөний нийлүүлэлт 9.7 их 80 төгрөг болж өмнөх сарынхаас 198.7 тэрбум төгрөг буюу 2% буурчээ. Харин өмнөх оны мөнхөөс 498.3 тэрбум төгрөг буюу 5 орчим хувиар буурсан байгаа юм. Гүйлгийн дагуу бэлэн мөнгө 734.9 тэрбум төгрөг болж өнгөрсөн 3 дугаар сараас 32.1 тэрбум төгрөгөөр буурсан байна. Улсын хурлын байгаль орчин хүнсэдэн аж ахуйн байнгын ороо өчигдөр хуралдлаа. Тэд эдийн засаг нийгмийг 2016-нд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай улсын хурлын тогтоолын төслийн анхны хэлцүүлгийг хийж санал дүгнэлтээ эдийн засгийн байнгын ороонд хөрвүүлэхээр болсон юм а. Инновацийн үндэсний форум өчигдөр төрийн ордноо боллоо. Мэдлэгийг үйлдвэрлэл болгоход төрийн дэмжлэг хэрэгтэйг шинжилх ухааны салбарын тодтогсон юм а. Энэхүү форум боловсрол соёл шинжилх ухааны яамнаас зарласан инновацийн 7 хоногийн хүрээнд болж байгаагаараа онцлогоо. Монгол улсын шүүхийн тухай хуулийн зарим заалд үндсэн хууль зөрчсөн хэсэг тухай маргааныг хянан шийдвэрлэх үндсэн хуулийн цэцгийн дунд суудлын уралдаан өчигдөр боллоо. Үндсэн хуулийн цэц үг асуудлыг хэлэлцээд Монгол улсын шүүхийн тухайлд улсын дэд шүүх шийдвэрээ өөрөө хэрхэн хүчингүй болох талаарх зохицуултыг тусгаагүй улмаас улсын дэд шүүхийн танхимын шийдвэрийг дахин хянаж хуульд хашаасан эсгийг тогтоох хүчингүй болох боломжгүй зэрэгцээ хууль хоорондын зөрчлийг бий болгосон байна гэж үзжээ. Өчигдөр Монгол улсын хөгжлийн урт хугацааны бодлого сэдвт хэлэлцүүлэг төрийн ордонд болсон юм а. Шинжлэх ухааны академийн харьяа үндэсний хөгжлийн хөрөлгөний хийсэн судалгаагаар Монгол улсын өнөөгийн хөгжлийн төвшинг авч үзвэл нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 4,11 ам доллартай тэнцжээ. Энэ нь сүүлийн 10 жилийн хугацаанд эдийн засаг доктортой өсөж ирсний үр дүн гэлээ. Гэхдээ эдийн засгийн бүтц нь өөрийгөө нөхөн сэргийх чадваргүй байгаа нь эрсдэл дагуулж байгаа. Тухайлбал дэд бүтэц сул хөгжсөн эрчим хүч шатхууны хэрэглээгээ импортоор хангадаг. Эдийн засгийн зөвхөн уул уурхайн салбарт гололсон тодруулал уул уурхайн бүтээгдэхүүний экспортын 80%-ийг бүрдүүлж байна. Ингэхдээ зөвхөн түүхийд тулгуурсан бүтэц ноёлсон. Банкны систем нь мөнгө хүлэлтийн шинжтэй болж хувирсан нь жижиг дунд үйлдвэрлэл хөгжөхөд саад болсон гэж судалгаанд дурдсан байгаа юм а. Хөрөнгө оруулалтыг гаднаас татахын тулд хууль эрх зүйн орчноо байнга өөрчилж ирсэн ч тусыг олсонгүй эцэстээ өрөнд орох нөхцөл үүссэн. Тухайлбал 2011-с 2013 оны хооронд гадаад өр 2.2 дахин өсжээ.